За байгаль хамгаалах санг байгаль орчин уур амьсгалын сан гэж өөрчилж байгааг дэмжиж байна. Зайлшгүй шаардлагатай асуудал гэж ингэж үзэж байна. Тэгээд нэг бас энэ байгаль орчны яамныхаа энэ асуудлыг оруулж байна. Би бас нэг 2-3 саналыг хэлье гэж ингэж бодож байна. Байгаль хамгаалах санд орлогын их үүсвэр нөөрөө одоо усны төлбөр гэх мэтлэнгээр байгаль орчин экологийн тэнцвэрт байдлыг хадгалах гэх мэтлэнгээс одоо орж иж байгаа орлогоос би тодорхой хэмжээний хувь хэмжээг байгаль хамгаалах сан руу төвлөрүүлдэг гэж ингэж боддог. Аймгийн засаг даргын эрх мэдлийн одоо хүрээнд нэлээд олон сангууд байсан. Энэ одоо явсаар сүүлдээ мал хамгаалах сан, байгаль хамгаалах сан хоёр болж л хувирсан байж байгаа. Тэгэхээр энэ байгаль хамгаалах сангийн энэ хөрөнгийг яг орон нутгийн төсвийг бүрдүүлэх тэр хууль эрх зүйн орчныхын хүрээнд нь одоо яг зөв хуваарлах, зөв зарцуулах. Тэгээд энэ байгаль хамгаалах санд ингээд төвлөрүүлж байгаа хөрөнгийг зөвхөн тэр байгаль экологоо хайрлаад хамгаалах энэ асуудалд нь одоо зарцуулах нь зүйтэй гэсэн ийм байр суурьтай байж байгаа. Тэгээ энэ тал дээр ерөнхийдөө манай байгаль орчны яам маань энэ төсвийн хүрээнд одоо яг байгаль хамгаалах сан руу төлөвлөж байгаа хөрөнгө нь яг хуулийн дагуу зөв зарцуулагдж байна уугүй юу гэдэг дээр би бас хяналт тавих нь зүйтэй гэж ингэж бодож байна. За нөгөө талаараа яалтчгүй Өмнөгов аймагт бас уул уурхайн гол том бүс нутаг байж байгаа. Уул уурхайгаас байгаль орчинд одоо сөрөг нөлөөтэй байгаль орчны одоо үйл ажиллагаатай холбоотой ард иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд, бэлчээрийн мал аж ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй тийм зүйлүүд асар их бий байна л да. Энэ одоо асуудлын хүрээнд дайлангуяа одоо би энэ байгаль орчин уур амьсгалын маш том өөрчлөлт орсон. Энэ уур амьсгалын өөрчлөлтийн энэ хүрээнд энэ одоо сангийн хөрөнгийг яг зөв зүйтэй зарцуулах шаардлага нөхцөл бол байна гэж үзэж байгаа. Дайлангуяа тэр нарийн тоосчлтын асуудал, хам богд, цогццын, гурван дэс сумдад бол маш их өргөн хэмжээгээр бий болцсон байж байна. Нөлөөлөл нь өөрөө ард иргэдийн эрүүл мэнд, ахуй амьдралтай шууд холбогдож байна. Тэгээд уур амьсгалын өөрчлөлт болгоод гадаад дотоодын маш олон том одоо хандив хөрөнгө тусламж орлого орж ирэх гэж байгаа энэ одоо асуудлыг би маш зөв зүйтэй алхам үйл ажиллагаа гэж бодож дэмжиж байгаа. Тэгэхээр үүнийгээ яг тэр тухайн одоо ач холбогдол өгөх байгаль орчинд одоо сөрөг нөлөө үзүүлж байгаа тэр нутаг орон тэр одоо хүн ардыг хамгаалах зүйл рүү илүү анхаарлаа хандуулж зарцуулах их усүрээ энэ төвшөнд бас анхаарч ажиллаарай гэдэг энэ санал хүсэлтэй л да. Эдийн засгийн үр ашигаад тооцоод л нэг тэр газар нутгийг нэг сэндийчээ хөндийлөө хаягтай бишээ гэж үзэж байна. Мэдээж эндээс маш их хэмжээний орлого орж иж байгаа. Энэ орлогоос зохих ёсных нь байгаль хамгаалах сангийн их усүрийг бүрдүүлж байгаа тэр хөрөнгийг нь тухайн нутаг дэвсгэр тухайн оршин байгаа газар нутагт нь зарцуулах юм одоо ухамсар сэтгэл зүй бас таавах нь би байгаа гэдэгт итгэл дүүрэн байгаа. Тэгээд энэ байгаль хамгаалах сангийнхаа энэ хөрөнгийн үйл ажиллагааг тухайн суманда, тухайн аймагта зарцуулж байгаа хөрөнгийн үйл ажиллагаанд нь бас зохисоор хяналт тавьж яг энэ хөрөнгө энэ байгаль хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой шүү гэдэг ийм одоо бас санал хүсэлтийг хэлье. Тэгээд дэмжиж байна. Баярлалаа. За